Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр тоглоом хэрхэн хийх вэ гэдгээр тайлбарлаж өгөх гэж байна. За хамгийн амархан тоглоом нь бөмбөгөн тоглоом хийж үзүүлэх гэж байна. За хамгийн түрүүнд бөмбөгөө сонгоно. За боол хайгаад өгнө. За хөлбөмбөгөө бог сонгоч. За дараа нь мэдээж win click сонгож өгнө. Win click нь идэвхжүүлэх командаа тавьж өгөөд дараа нь зүг чигийг зааж өгөх командаа тавьж өгнө. Хэдэн градусаар хөдлөх вэ гэдгийг дараа нь үргэлж мөхийг тавьж өгнө. Forever үргэлж дандаа бөмбөг нь хөдөлж байна гэсэн команд. За move буюу нүүлгэх гэдгийг тавьж өгнө. За дараа нь энэ команд тавьж өгнө. За энэ додонгууд бөмбөг нь одоо 90 градусд одоо ингэ хөдөлж байна. За энийг одоо градусыг өөрчлөхийн тулд энэ дээр дараад 45 гэж өгвөл 45 градусын дараа ингээд хөдөлж байна. За дараа нь яах вэ гэвэл нэг одоо нэг гарч ирнэ. Тэр нь ер нь бол баатан ба. За бэтгэж аа. За энийг одоо энэ бөмбөг нь ингэж ойж одоо ингээд буцааж ойж бөмбөгөө буцаа паслах хэмжээнд болгож өгнө. За тэнгууд энэ маусаар дагаж хөдөлгдөг болохын тулд мэдээж үргэлж мөнхий тавьж өгнө. Forever дараа нь next set 2x гэж байна. Next тэнглэгийн дагуу хөдөлж гинэ гэсэн тавьж өгнө. Дараа нь маус гэдгийг тавьж өгнө. Маусаар дагаж хөдөлж гинэ гэдэг. X тэнглэгийн дагуу маус хөдөлж байна. За одоо тэгээд командаа тавьж өгнө. Click. Тэнгууд одоо тоглоулахаар маусаар дагаж хөдлөнө. Маус дагаж хөдөлдөг болсон. За одоо яах вэ гэвэл бөмбөг ороод бөмбөг гэсэн команд руу ороод зүүнээ зогсооч. За тэнгуудаа одоо бүгдээрээ энэ ногоомыг мэдрэмгууд бөмбөг нь зогсдог гэдгийг харуулж өгөх хэрэгтэй байгаа. За мэдээж forever win click буюу команда контрол руу оронгуудаа effect гэж байна. За дараа нь touch гэдгийг олж өгнө. Touch нь мэдрэх ёстой mouse board. За ингуудаа одоо paint гэдгийг сонгоод өгч байна. За одоо ингуудаа tool. За тэгээд ногоон дэс рүү ороод одоо pick random. За randomор ингээд одоо энэ ногоон дөрвөн гоо randomор ингээд бөмбөг нь одоо 9 шиг үсэрдэн. За энэ дээр ингээд 170 өгч. 170 өөдөлтөн 102. За move буюу нүүлгэх гэсэн нь сонгож өгнө одоо. Тэнгуутаа одоо ингээд нүүнэ гэсэн үг. Дараа нь wait. За wait нэг 0.5 өгч. 0.5 өгч яг удаан болгоно. За тэгээд одоо ингээд ойж. За ингээд за одоо мэдээж чинь тоглоом чинь levelтэй.
level нэгээр оноо моноо тавьж болно. За тэгвэл онооны хүнд бүгдээрээ мэдээж идэвхжүүлэх команд авна. Link. За тэгээд энэ set my version тэгээд энэ дээр нь оноо хэвтэж. За гээд энэ дээр дараад оноо. За тэнгууд энэ дэсгээр оноо гэдэг гараад. За одоо тоглоно. За оноог авна. За энэ дээр одоо нэг команд нэмж өгөх. Түрүүнд тоглоход энэ дээр оноо нэмэгдэхгүйсэн. За тэнгууд одоо change гэдэг дарж өгнө. Change энэ дэсгээр орлоод өгч байна. За нэг бөмбөг авахад нэг оноо нэм. За оноо гэдэг бол дараад өгч байна. За одоо ингээд оноо нэм. Нэг оноо авлаа. Хоёр оноо өгдлээ. За одоо бөмбөгийг алдсан тохиолдол одоо яах вэ гэдэг одоо өөртөө нэмж өгч болно. За одоо нэг улаан юу гарах тэр. Lane. Энийг жолооч. За одоо энэ lane гэсэн команд дээр доошлоо байлгууллаа. Энээс доош зураас нь үрсэн тохиолдолд бөмбөг тоглоом зогсох гэдэг команд төгч. За дөрвийн дагуу дандаа л win killing forever. Команд дандаа энэ командаар явж ирсэн нь тоглоом бий болно. За одоо за одоо энэ 6 өнцгтэр touch soccer ball гэдгийг тавьж өгнө. За одоо энэ дээр олж байгаа touch энэ за touch my mouse button. За энэ дээрээ soccer ball. За тэгээд энд хурсан тохиолдолд одоо тоглоом нь зогсох гэдэг командыг тавьж өгөх нь бол stop гэдгийг олж өгнө. Stop all. За ингээд за одоо тоглоулъя. Ингээд тоглоом зогсож. За тоглоулъя. За ингээд оноо бөмбөг. Ингээд оноогоор. Ингээд. За ингээд бөмбөг тоглоом нь бэлэн боллоо. Анхаарал тавьсанд баярлалаа.